За сайн байцгаана уу? Сайхан амарцгаасан уу? За өчтөр содном дөрүүлсэ. Хараагүй лээ, мундаг байлээ. За одоо энэ бүх сонирхдаг Монголын бүх ард түмэн мэдж байгаа, тийм ээ. Одоо бид чинь олон жил одоо шудраг барилдаа үзье. Найраг яавал одоо найраагүй болох уу гэд ингээд бүхэн холбооныхон чинь толгоогоо ашиглагаад, тийм ээ. Бүгд л ярьдаг. Найраагүй барилдаа үзье. Үнэн ч шудраг, тийм ээ. Өрсөлдөөнтэй гоё хурц уран дайчин барилдаа үзье гэд бүгд хүсдэг. Тэ. Тэгээд нэгдүгээрт, хоёрдугаарт одоо энэ допингийн эсрэг ингээд хууль гаргасан, тийм ээ. Гэхдээ энэ хуулийг яах гэж гаргасан юм? Хэрэгжүүлэх гэж гаргасан юм. Тэ. Тэгэл одоо 1-2 жил болонгот л уянгалаа, хайрын сайхан бүх минь тех минь энэ залуу гэстэй ингэчлээ тэгчлээ гэж уянгалсан хүмүүс. Хэрэгэлсэн бол тэгэл тэр юуг нь өгөлдөө эрх мэрхийг хасаад, тийм ээ. За тэгээд одоо дараагийн чинь залуучууд энэ чи хэрэглээд болоод идэм байх гэсэн ойлголттой энэ одоо энэ үндэсний бүх гэдэг чинь энэ юу байхгүй юу? Одоо энэ Монгол улсын баталгаа байхгүй юу? 93 наадам чинь. Тэгэл одоо энэ залуу үе чинь допинг хэрэглэж болдсон байна. 2 жил болоод цагаатчт юм байна. Энэ арбитрийн шүүх гэдэг юм хамгаалаад идэм байна гэдэг ойлголтыг өгөөд залуучууд чинь их хэрэглэнэ. Тэрнээсээ олж цус нь өтгөрнөө. Дотор 5 цол эрэхтэн ингээд өвчлөнөө. 40 гараад сексээ хийж чадахгүй ингээд амьдрал нь там болноо гэдэг ингээд энийг ойлгохгүй ингээд богинохоо хугацааны амжилтын төлөө бүхэл үлдсэн амьдралаа ингээд золиослоод байна. Тэгээ эрүүл байгаасаа нэг ч гэсэн Монгол залуучууд цусан цэвэр байгаасаа гэсэндээ би ингэж ярьдığım аа. Тэгээд энэ шудраг барилдаа үзье гэж бүгд л ярьдаг, тийм ээ. Бүгд хүсдэг. Олон жил ч ярьлаа. Тэнгуут одоо ингээд 50% бэлтгэлжилттэй содnomд орж тултал хийхгүй байгаа шүү дээ. Тултал бэлтгэл хийвэл энэ хүн чинь нөгөө жоо харимл бүх чинь буцаас ирэхгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр 50% бэлтгэлтэй бүх тэгэл ер нь ярьсаар гал төрүүлчлээ гэж би хардж байна. Одоо энэ содnomд орж унж өгсөн бүхчүүд одоо энэ ховдын төмөр цоож, тийм ээ. Өдөр дөрөнд орхон баяр их үнэмшилтэй унж өгж илээ. За тэгээд одоо тэр булганы хэн блэ улсын ачаа. Тэр мэр одоо унж өгөөлөлөө. Би тэгж хардж байна. Улсын баяр надвар олигтой барилддаг юм аа. Өгөөд тохлоор. Аз харддаг юм аа. Би бол тэрийг одоо биеэрээ мэдэрсэн юм шүү дээ. Одоо би бүхэн өргөө ороод яг одоо наадмын 3 хоногийн өмнө далбаа шуудаг жоохон барай болдгоо. Бүхэн өргөө ороод энэ Монгол улсын арслан Ганбаатар арслангийн эхнэр Эрдэнэ цэцэг гэдэг ихч байгаа. Ороод далбаа шуудаг авахсан чинь дуус 100 галаа одоо наадмын өмнө ямар ч далбаа шуудаг байхгүй гэд. Тэгээ би гараа явахсан чинь Жамбруу начин нэг далбаа буцаасан энийг чи авах уу гэд. Жамбруу начны 16 ширээстэй улаан далбаа шуудгийг би авч ирсэн. Авчигээ тухайн үед чинь 45 мянгатаа л байсан. Жамбруу начин төстө чүчүүд багдчихлаа гэж ингээд буцаад аваад ирсэн. Надад яг таардыг. Тэгээ би тэр далбаа шуудыг аваад энэ улсын баяр наадмаар барилдаад бас их том золтой нөхөр намайг зүүрнээрээ гард магнатар ингээд би бяргуу болчлоо хаа гэтэл надаас гуйж байгаа. Тэгээ би тархиа угаалгаад өвж байгаа. Өгсөндөө би буруутсан. Тэр том золтой бүхэд өгөөд далбаа шуудгаа алдсан. Оройн цүнхтэйгээ, дээлтэйгээ, малгай, бүс тэрнээс хойш би олигтой барилдаагүй. Тэгэхээр одоо залуучууд маань энэ гуусын, түүсэн, ярьсан бүхчүүдэд битгий өгжээ, аз харнаа. Дээшээ том цолон зүтгэж байгаа залуучууд бол нөгөө мөнгө таврах шиг дүлийн цэрэг таарчлаа гэдэг шиг дүлийн юм шиг л барилд. Шүдээ зугаал барилд. Тэгжээж та нар том амжилтанд хүрнэ. Тэ. Тэгэл яриа өрөөнд ороод өгөөдөө ингээд аз харддаг юм аа. Тэрийг би биеэрээ үдсэн. Шууд оройн далбаа шуудаг нөгөө шин авсан далбаа шуудаг бүх юм алдаал ингээд эхэлж байгаа байхгүй.
Тэгээ тэрнээс оосч ойлгохтой барилдаач хөө би. Төв аймгийн Баян Чандамны сумын түүхэд ойн 70 жилийн ойн барилдаан боллоо. Ууган баяр төрүүлж явах жишээний тий. Яг сумынх нь бүх тий. Тэгэл одоо энэ Төв аймгийн Сэргэлэн сумын 100 жилийн ой болсон. Пүү тэр чи Сүхбаатар авраг амар үл шүү дээ хараагүй. Очоод үзүүрлээд бүрэн төгс аврагыг одоо яриад төрүүлчихвэл бас болохгүй гэдэг ингээ үзүүр төрөнд үлдчихсэн бас мундаг яртай чадaltaй байлаа. Сүхбаатар авраг маань юу харих яагаач одоо 50 гарцсан. Тэгэл одоо өөлж умжаал зодог тайллаа гэж ахиж барилдахгүй гэжээс одоо тэгэл хинд очоод ингээл барилдаал барилж болно л доо. Эр хүн өгөөлгсөн бол үгүй байх хэрэгтэй байхгүй юу да. Жудагч нь тэр байхгүй юу. Заавал заах хэрэгтэй байхгүй юу. Жудагч нь тэр байхгүй юу. Эр хүн хэлсэндээ байжсан цагт л эр хүнээс жудаг хангалттай байхгүй юу. Санжаа аврах шиг л байл да. Тэ? Санжаа аврах чинь одоо барилдахгүй л Монголын ард түмэн тэр жигээрээ л хайртай санжаа аврагад. Тэ. Барилдахгүй байлаа ч гэсэн улам их хайрлаж байгаа. Өнөөдөр өчигдрийн барилдаан дээр одоо тэр ямар компани нөө 18 жил ивент итгэсэн компани сайхан ингээд өчнөө 100 сая төгрөг гаргаад ингээд барилдаанаа гой шудраг зохиоч игээд ингийн гутал одоо соднон маань 50% бэлтгэлжилттэй нөхөр ингээд төрүүлж байгаа. Одоо энийг Монголын бүх сонирхдаг бүх ард түмэн хараад мэдж байгаа шүү дээ. Содном яах нь вэ? Содном 3 дээр ам аваад унсан ч содномыг хайрлна. Тэр эндэр дээр барилдахгүй сууж исэн ч хайрлна. Тэ. Төрүүллээ гээд одоо ингээл нэрээ ингээд жоохон бузарлаад байгаа байхгүй. Би нэг хардж байна. Тэ. Тэгээ миний өчигдрийн бичлэгийг содном руу таагалж маглал ингээл явуулсан л байлаа. Хов зөөгөөд байгаа ч юм шиг нэг жалгад дов ярьсан хідэн гарууд. Содном ч миний тэр яриаг сонсчоод ахаас ортоо ярдсан байх шүү л гэж бодсон шүү дээ. Өөр яах юм тэр. Тэ. Үнэн бай зөв бай гэхлээр л одоо баахан жалгад дов ярьсан. Одоо энэ масара юм балаа юм а тий. Бөөрнки өөрснөө үнэн гой хурц дайчин барилдаа хүсдэг мөртлөө ингээл энд ингээл одоо манай увсын бөхчүүч гэсэн байж лээ нэр. Найраа идэг те. Одоо сумынхаа тэр том ойгоор нь очиод төрүүлчих гээл үзээд идэг те. Энэ зааланд 1-2 давхгүй үжиж бас муухай л واخгүй да. Энэ өрөөсөө ингээд жалга дов нутаг ус ярихсангүй зүгээр үнэн байя. Яагаад ингээд галаа үнэн юм ярихлаар та нар ингээд бүүлээдэд идэ. Нөө үнэн юм ярьсан хүнд хүн өштэй, үхэр унсан хүнд нохоо өштэй гэж ямар үнэн үг вэ? Тийм биз дээ. Одоо энэ допинг чинь одоо ингээл энэ арбитрийн шүүх гэдэг нэг төрийн бос байгууллага юм билээ шүү дээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн одоо ВАДА-гийн юуны дэлхийд сорьц шинжилгээний газар тэрний гаргасан дэлхийн хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг үгүйсгээд Монголд нэг хэдэн баг нар тэр дэлхийн хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн юмыг үгүйсгээд яаж ийм эсрэг ийм шинжилгээний хариу гаргаж чадж байна. Төрийн бос байгууллага юм билээ шүү дээ. Ямар амар том эрхэмлэлтэй, ямар хүмүүс байдээ. Өнөөдөр энэ залуучуудаа цусын цэвэр энэ одоо Монголын нүүр царай болсон тийм ээ. 93 наадмын одоо цусаа цэвэр авч явах хэвээр. Биеийнхаа царай зүс гой байх хэвээр энэ залуучуудаа одоо ингээд допинг хэрэглэж болноо гэж уриалаад байгаа юм. Хойч ирээдүйн чинь энэ арбитрийн шүүх нь өмөрөөд идгийг нэг 2 жил нэг том амжилт гаргачаал 2 жил барилдахгүй байж байгаа л тэгэл одоо энэ шүүх нь тийм ээ төрийн бос байгууллага нь биднийг барилдуулчдیں۔ Биднийг өмөрдгийг ингээд залуучууд чинь энэ юу гэдэг юм чинь допинг хүч тариа оруулдаг, хүч тэнхээ оруулдаг энэ тариаг чинь ихээрээ хийлгэн шүү дээ. Эрүүл мэндэ алдсан шүү дээ. Хайрын сайхан залуучууд нэг жоохон богинохон амжилт нэр хүнд эд хөрөнгөний төлөө ингээд эрүүл мэнд амь насаа золиослоод яах юм? Тэр чинь маш их цус өтгөрүүлдэг, дотор 5 зулын өвчний их усүр байвал тэрийг сэтрээдэг, байхгүй бол их усүрийн тавьдаг тийм хүчтэй юм тариа واخгүй да.
Би ярьж илсэн сая хэд оны өмнө байнга туслах ёстой, элэг хамгаалах, бөөр, ходоод хамгаалах, байнгын эм тариа хэрэгжилж тэрий чи хэрэгэлдэг. Маш их хөлс гаргаж хөдөлмөрлөх ёстой. Тэгэхгүй бол эрүүл мэндээр хохирно. 40 гараад сексэж хийж чадахгүй, амьдралаараа ч хохирох магадaltaй. Тийм шүү дээ. Тэгээ би нүдний шилтээ ярих гэж байгаа бүр нүдний шилээ аваа та нарын нүд рүү харж байгаад энэ доор орж ирж алга дов яриад байгаа энэ худлаа барилдаа өмөрөөд байгаа нөхдүүд рүү нүд рүү ч харах га харж байгаад ярих гээд байгаа тий. Үнэн байх ёстой гэдгийг. Тэгээ одоо нэг сумын наадам сайхан очоо үзчих ихлээр үгүй намаагч бараг давхгүй залуу тэнд энэ маргааш төрүүлнэ штэ гэсэн байж үл яах вэ? Аа? Сая энэ аймгийн наадмуудаа харал та. Бүх цолтой бүгчүүд нь очоод гівтээд. Гэхдээ тэр аймагт тэр улсын цолтонгуудыг хаяад байгаа залуучууд аймгийн цолч байхгүй улсад барилдуу шууд авраг болчих юм шүү. Бүгчүүд нь бас жоо цензуртэй баймаар байна. Тий. Ингэж нэр үндэ алдаал тэгэл нэг хөвсөрчөөл энд тэнд очиж барилдаал найранд ороод тий. Мухаа штэ тэрний оронд баг намбагаа сууж байвал илүү их хайрлаа шүү. Ард түмэн барилдсан ч хайрлна, барилдаагүй ч хайрлна. 50% бэлтгэлжилттэй төрүүлээд байвал тэгээ та нар угаасаа худлаа гэдгийг чинь бүх Монголын ард түмэн, бүх сонирхдаг ард түмэн мэдж байгаа штэ. Тэ улаан цагаан. Тэгээ эцэст хэлэхэд энэ жалга дов ярихаа болёо. Бүх хөгчүүд адилхан монголчууд сайхан барилдаад шударгал барилдаад 3 дээр ам аваад чадлынхаа өрөөр барилдаад унжахад тэр хайрлна. Нэг дээр унсан ч хайрлна авар гарслангуудаа монголчууд. Улаан цагаан худлаа барилдаад ах чинь өмөрж орж ирэл 30-аад байгаа гаруудыг би гайхаад байгаа байхгүй. Нэг хитэн цаастаа нөхдүүд тааралдвал яаж долоохол тэ яаж хувирах бол яаж ханилж яваад нөхрөө араас нь хутгалах бол гэдэг л бодол төрдөг байхгүй надаа. Хин нэгнтэй найзалж ягаад яаж 10 удаагаар нь тавих бол энэ миний доор орж ирээд үнэн зөв юм ярихад доор орж ирээд юм бичээд эсэргүүцээд байгаа нөхдүүд амьдрал дээр бол олон хүн алж байгаа. Ойр тойрныхоо. Би тэгж хардж байна. За тийм байна. Болий.